Наадмын шүлэг. Сайн амгалан болтугай. Ариун номын чанарын агаараас хөдөлшгүй боловч амьтны тусад дүрс бие солонго мэт тийм дуртан. Аштын амгалан жаргалангийн газарт сансар нирванаас хөдлөгч авралын дээд лам минь зүрхний юнхаан туурцагт оршигтун. Хувь худал байтал амьтны дурыг булааж, хурдан өнгөрөх байтал үдий мэт санагдах хоосон дуурайм бөгөөтөл алдар нэрэнд хөөрөх хуурч үл барах энэ нас чамайгаа мэдлээ. Зүуд мэт үзэгдэл байтал зүгээр суулгахгүй, зүрхнээс ханилвч зүдэг хуурмаг баширтай, зүйл бүрээр онгироотогч зөнөг самун ертөнц чамайгаа эсмэдүү. Хаврын сар мэт ирж байх нас гэтэл харин гэнт бодохноо өнгөрсөн хоосон тоагсанж. Хайрын идэр насанда юуны төлөө алиаднам хамгаас ганцаар холхилдсоор үл мордох билүү. Бардам түрэнгийн сүлбэлдсэн бузгай догшин занчин бахтай сонин болж буян төмөрийг булзан басах боловч баас шээс алдаад онцогдолхын цагт бархиран сүгдвч тус юу болох. Нэвт бусдын гмийг тоосоор явж нэгэн насыг хэрэггүй барсныхан сүлд нэхэж гомдовч чамайг хэн өрөвдөх вэ? Нэрээ өөрийгөө хайрладаг тэр сэтгэл чинь хайцсан. Гүйхэд хурдан хэлэхэд хурц залуу цагийг үнэмшивч гүйцэгдэж намрын шарлсан өвс мэт болж ирэхин цагт чи хүн ном эсхийсэндэн толгойгон үл шаах буюу үжирдэж гарч болохгүй нэгэн цаг ирэхийг мэднэ биш үү? Өршир үүсэнгас удаа гурил бодож явсаар өнөө маргаашин болзоогүй өхөл ирэхин цагт өнөөх их хямгдж явсан тэр чин тэр болохгүй юу? Өнгөрөөд гарах хүний орныг юунд төдий тээвэрлэнэм. Өмхөлдсөн өнөөх сайхан нөхөд чинь гурван эрдмийн замаас уурсаар явж төөрүүлээд голт зүрхний чинь үсийг авч төгссний сүлд голжгүй мууртал элгийг чинь өшгөлөгчөд олон буй. Орчин тойронд өгсөн амьдын эд таваарыг цуглуулгахдаа огт нь огдэй мэт сүгэлзэн гүйвч орчлонгийн зовлонгийн тэрэн мэргүүлэх илжиг мэт огт өөрт тусгүй огцсон хоосон явдал ус буюу. Хэрүүл уруул уйлах инех сайхан муухай элдв зангаар хэн хавьдсан хүмүүсийн пачаангу өрөнгө бодруулан хэмлүүлэх хэмхэрхийг магад үзэх энэ толгой чинь хэдий болтол сарвэж явахыгаан ажиглаж бодолтой. Лам дэсайлдсан үгсийг садандаа хэлдэг чимэн лавтай буян төмөрөөс үрчилзэн дутаадгаан зогсоож лагсад танихыгаан өөрийн сэтгэлд байгуулад лагт шавар мэт сансраас хагцах аргаан бодоорой.